That government of the people, by the people, for the people. Да здравствует мир международный. Урд минь Монголын удам хад, хойно минь Монголын хүчрхэг их мордчлог байваа. 1945 оны 8 дугаар сар гэхэд Европ төвд ерөнхийдөө дайн дуусаад байсан боловч Аз төвд буюу ялангуяа Номхон далайн бүс нутагт дайн үргэлжилсээр байв. Тухайн үед Америкийн нэгдсэн улсын цэргийн төв штабын зүгээс Японтой хийж буй дайныг нэг ширүүн цохилтоор нэг мөсөн дуусгах уу эсвэл олон хүмүүсийн цус нулимсны үр дүнд ялалт байгуулах уу гэдэг хоёр сонголтыг хийх шаардлага тулгарч ирээд байсан. Гэхдээ Америкийн нэгдсэн улсын зүгээс ямар шийдвэр гаргасныг бид бүхэн бүгдээрээ мэдэж байгаа. Америкийн нэгдсэн улс Японы эсрэг атомын бөмбөг ашиглаж дэлхийн улс төрийн газрын зургийг ганцхан хормын дотор өөрчилсөн. Гэхдээ хэдийгээр түүхэнд хэрвээ гэж байхгүй боловч хэрвээ Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Труман эцсийн мөчид өөрийн шийдвэрийг өөрчилж Японы дээрээс атомын бөмбөг хаяхгүй байхаар шийдсэн бол дэлхийн түүх эрс өөрөөр эргэх байсан үнэн. Гэхдээ хэрвээ гэж асууж байгаа бол тэр асуултанд романтик фантаз байдлаар бус харин илүү логиктой байдлаар хариулах нь зөв. Мөн асуултууд олон гарч ирнэ. Тухайлбал атомын бөмбөг хаяагүй байсан бол дайн цаашид хэр удаан үргэлжлэх байсан бол цус урсгасан дайны эцэст Япон яг л Герман шиг зөвлөлт Америкийн нэгдсэн улсын нөлөөний гэж хоёр хуваагдах байсан уу? Хүйтэн дайны гол талбар Атлантын далай биш, харин Номхон далай болон хувирах байв уу? Энэ бүхэн зүгээр нэг фантаз биш, гагцхүү хүн төрөлхтний хувь тавилан өөрчлөх үйц нэгэн чухал шийдвэрийн талаарх төсөөлөл юм. Тэгэхээр хэрв Хирошима болон Нагасаки хотуудын дээрээс хизээч атомын бөмбөг хаяагүй байсан бол бидний мэдэх дэлхий ямар дүр зурагтай байх байсан бол. Тэгэхээр Эхлэл группийн зүгээс Дашчойлын хийдийн хажуухан тавд Сүхбаатар талбайгаас 800 метрийн зайд Monastery Tower хэмээх орон сууцны төслийг бол хэрэгжүүлж байгаа юм байна. За хотын төвд байршил сайтай газарт үл хөдлөх хайж байгаа хэн бүхэнд туйлын хэрэгцээтэй төсөл гэдэг нь ойлгомжтой харагдаж байна. За энэхүү бизнес зэрэглийн орон сууцыг та бүхэн хамгийн доод үнээр гол нь хүүгүй хуваан төлөх нөхцлөөр худалдан авах боломжтой. Мөн урьдчилгаа төлбөр бүрдүүлэхээр уян хатан байдлаар хугацаа олгож байгаагаараа онцлогтой юм а. Ирээдүйд үн цэн нь өсөн нэмэгдэх энэхүү ашигтай үл хөдлөхийн төсөл та бүхэн хамтарснаар хамгийн багадаа 24, цаашлаад дунджаар 60 орчим хувийн ашиг хүртэх боломжтой талаар Эхлэл группийн зүгээс мэдэгдэж байна. За ингээд хэрв та уг төслийг сонирхож байгаа бол доор сэтгэгдэл хэсэгт байршуулсан линкээр орж бүртгэлээ үүсгээрэй. Бүртгэл үүсгэсний дараагаар төслийн багаас та бүхэнтэй холбогдох болно. Мөн сэтгэгдэл хэсэгт харагдаж байгаа утасны дугаараар та бүхэн албаны хүмүүстэй шууд холбогдох боломжтой. Америкийн нэгдсэн улс хэрв Японд атомын бөмбөг хаяагүй байсан бол яалтчгүй Америкчууд Японы ард дээр явган цэргийн хүчээр газардалт хийж эзлэхээс өөр арга замгүй болох байсан. Юуны өмнө Америкийн нэгдсэн улсын нисэх хүчин Японы хотуудын дээрээс масс бөмбөгдөлт хийж Японы хотуудыг аль болох их хохирол амсах байдлаар шатааж мөн үүнтэй зэрэгцээд Япон руу хоол хүнс болон шатхуун зэр зэвсэг оруулах бүх далайн гарцуудыг тэнгисийн цэргийн хүчээр хаах байсан тодорхой. Америкийн нэгдсэн улсын хувьд Operation Olympic хэмээх ажиллагааг эртнээс төлөвлөж байсан бөгөөд уг ажиллагааны хүрээнд 1945 оны 11-р сард Японы Kyushu ардын өмнөд хэсэгт явган цэргийн газардалт хийхээр төлөвлөж байсан ба тус ажиллагаа амьдрал дээр ажил хэрэг болохоор байв. Улмаар 1946 оны 3-р сард Operation Coronet гэх ажиллагаагаар Канто бүс нутаг Токио хавийн иргэд газардах талаар Америкийн нэгдсэн улсын батлан хамгаалах яам судалгаа хийж байсан ба энэ ч гэсэн биелэлээ олохоор байлаа. Ингэснээр дайн үргэлжлэх хугацаа дор хаяж 6-аас 12 сараар уртасгаар байсан. Тухайн үед Америкийн нэгдсэн улсын цэргийн салбарын мэргэжилтнүүдийн тооцоолж үзснээр бол хэрв атомын бөмбөг хаяагүй тохиолдолд Америкийн нэгдсэн улс болон тэдний холбоотны зүгээс 500 мянгаас 1 сая гаруй цэргээ нэмж алдах байсан бол Японы зүгээс цэрэг болон энгийн иргэд нийлээд 2-оос 4 сая хүн алагдах тооцоо гарсан байна. Тухайн үед Япон даяар эцсээ хүртэл Америкийн нэгдсэн улсын эсрэг тулалдах үзэл баримтлал улс төр болон нийгмийн хүрээнд маш хүчтэй байсан бөгөөд Японы удирдлагууд энгийн иргэдийг хүртэл сэлэм жадаар зэвсэглэж нэг Япон хүн нэг Америк цэрэг устгах гэсэн урайг хүчтэй түгээж байв. Хүүхдүүдийг хүртэл гранат болон өөр тесрэх бөмбөгнүүд барьж тулалдуулахаар ихээр сургаж байсан бодит баримтууд бий.
Япон улс тухайн үед ганцаараа үлдсэн ч хатуу тэмцэн гих үзэлтэй байсан тул атомын бөмбөгийн хүчтэй цохилт өгч нийт японочдын сэтгэл зүйн хүчийг мохоохгүй бол японочууд эцсээ хүртэл Америк нэгдсэн улстай тэмцэхээр байсан. Энэ бүх суртал ухуулгыг Японы милитаристууд хүчтэй дэмжиж байсан бөгөөд эзэн хаан нь Америк нэгдсэн улстай гац зогсоох гэрээ хийх тохиолдолд Японы милитаристууд эзэн хаанаа ч барьцаалахад бэлэн байсан байж магадгүй хэмээн заримдаа хүчит үздэг. Учир нь тухайн үед дэлхийн дайныг хийж байсан гол хүч нь Японы эзэн хаан бус харин Японы улс төрийн бодит хүч болон цэрэг армийг өөрсдийн бүрэн хяналтандаа шууд удирдах байсан. Японы цэргийн генерал хурандаа нараас бүрдсэн хунтын дэглэм тогтоогчд байв. Эзэн хаан Хирохитогийн хувьд тэрээр дайныг аль болох хурдан зогсоох байр суурь баримтарч байсан гэдэг. Гэхдээ бодит ирэх мэдэл цэргийнхэнд байсан тул тэд эзэн хааны үгийг оошоохгүй. Эзэн хаанд маш хүчтэй дарамт учруулж байсан тогтоогдсон. Түүхэн баримтуудаар бол Хирошима, Нагасаки хотуудын дээрээс атомын бөмбөг хаясны дараа Японы цэргийн удирдлагууд эзэн хааны дайн дуусгах зорилгыг үг дуугүй хүлээн зөвшөөрцгөөсөн байдаг. Харин атомын бөмбөг хизээж хаяагүй байсан бол Японы эзэн хаанд ийм эрс шийдэмгий шийдвэр гаргах улс төрийн эр зориг дутагдаж цэргийнхэн ч өөрсдийн хүч чадалтай хит бардаж эзэн хааныг үл тоох байдал цаашид үргэлжлэх байв. Яг бодит байдал дээр тухайн үед Японы хотуудын 60-70% нь Америк нэгдсэн улсын агаарын дайралтанд өртөөд байсан бөгөөд ерөнхийдөө улс орон даяар хоол хүнс шатхуун болон эмнэлгийн хэрэгсэл бараг тасарсан шахуу байдалтай байв. Хэдий нөхцөл байдал ийм хүнд байсан ч Японы милитаристууд сүүлчийн хүнээ дуустал тулалтан гих өрөө дэвшүүлж байсан тул дайн гарцаагүй нэлээд сунжрах байсан үнэн. Улмаар нөхцөл байдал иймээрээ удаан үргэлжилсэн бол Японы цэргийнхэн эзэн хааны дуу хоолойг бүр мөсөн хориглож Японд төрийн эргэлт гарч магадгүй нөхцөл байдал үүсэх байсныг олон түүхчид нотолдог. Дайн сунжрах тусам бодит байдал дээр Японы ард түмний амьдрал улам хэцүүдэж, ард түмэн улам олноороо амь насаа алдаж, эцэст нь Япон улс бүхэлдээ үнс нүрэн болох байсан гарцаагүй. Тэгвэл уг сэдвийн хүрээнд орхигдуулж болохгүй өөр нэгэн чухал хүчин зүйл байгаа нь зөвлөлт холбоот улсын улаан армийн асуудал байв. Зөвлөлтийн зүгээс Яалтын гэрээний үүргээ биелүүлэх үүднээс 1945 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Америк нэгдсэн улстай хийсэн тохирооны хүрээнд Япон улсад дайн зарласан. Зөвлөлтийн гол хүч нь Манжуур, Өвөр Монгол, Солонгосын хойг руу давшиж Квантуны айран буюу Японы хуурай замын хамгийн гол хүчний томоохон хэсгийг хэдхэн 7 хоногийн дотор бут цохиж ялалт байгуулсан юм. Иймд хэрв Америк нэгдсэн улсын зүгээс Японы дээрээс атомын бөмбөг хаяагүй байсан бол Японтой хийх дайнд зөвлөлт холбоот улс нь маш том үүрэг гүйцэтгэхээр байсан. Ийм нөхцөлд Япон бууж өгөхгүй байсан тул зөвлөлтийн айран Манжуур болон Солонгосын хойгоор тогтохгүй Хоккайдо хүртэл довтлох байсан бөгөөд зөвлөлтийн зүгээс тухайн үед Хоккайдог эзлэх төлөвлөгөө боловсруулад байв. Японы атомын бөмбөгний дайралтанд өртөөгүй байсан бол зөвлөлтийн уг төлөвлөгөө нь бодит байдал дээр биелэхээр байв. Нэгэнт зөвлөлтийн цэрэг Японы газар нутагт нэвтэрч дайн үргэлжилсэн бол Япон нь яг л Германтай адил хоёр талаас Америк нэгдсэн улс болон зөвлөлтийн хамтарсан цэргийн дайралтанд амархан эзлэгдэх байв. Ийм нөхцөлд Япон нь Германы адил хоёр хуваагдах маш эрсдэлтэй нөхцөл байдал үүсгээр байсан. Тухайлбал зөвлөлт холбоот улсын эзэлсэн Хоккайдо төвтэй Японы хойд нутаг нь зөвлөлтийн нөлөөг тогтоож коммунист чиг баримжаатай болох байсан бол Америк нэгдсэн улсын эзлэн авсан Японы өмнөд хэсэг бүхэлдээ Америкийн хяналтанд шилжиж либерал ардчилсан чиглэлээр хөгжих байв. Энэ тохиолдолд Япон нь яг л Германтай адил хүйтэн дайны геополитикийн эхлэлийн цэг болон хувирах байсан. Хэрв зөвлөлт холбоот улс Хоккайдог эзэлсэн бол номхон далайд зөвлөлтийн байр суурь эрс нэмэгдэж, зөвлөлт нь Азад орнод болон зүүн хязгаараа маш нарийн бодлохоор хөгжүүлж, цэрэг зэвсэг хүн ам болон аж үйлдвэрлэлийн төв болгох байлаа. Ямар ч тач өнөөдрийн шиг орхигдсан газар болохгүй байв. Мөн түүх хэрв яг энэ байдлаар өрнөсөн бол Солонгосын хойг бүхэлдээ шахуу зөвлөлтийн нөлөөнд орж, Солонгосын хойг өнөөдөр тэр чигтээ Ким Жон Уны гэр бүлийн мэдэлд байх байсан маргаангүй үнэн. Мөн Манжуур, Солонгосын хойг ер нь номхон далайд зөвлөлт холбоот улсын төрөмгийлэл давмгаалсан тохиолдолд тухайн үед Хятадд өрнөж байсан Хятадын иргэний дайнд Мао Цзэдун тэргүүтээ коммунистууд илүү богино хугацаанд ялалт байгуулах магадлал шууд нэмэгдэхээр байв. Харин Монгол улсын хувьд зөвлөлтүүд Манжуурт довтлох үеэр манай газар нутгаар дамжин зөвлөлтийн бараг бүх цэрэг техникүүд өнгөрч байсан.
Энэ ч утгаараа дайн сунжирсан тохиолдолд Монгол улсын зөвлөлтийн Аз дахь стратегийн үндсэн төв баз болон хувирах байна. Энэ нь манай орны харьцангуй инх тайванч бодлохыг үгүй хийж Монголын нийгэм, улс төр илүү цэрэгчсэн зохион байгуулалтад нь шилжин орж хүйтэн дайны фронтод хүссэн хүсээгүй шууд татагдан орох нөхцөлийг бүрдүүлэхээр байв. Тэгэхээр манай хамтран ажиллагч байгууллага авторг нь хууль зүйн тавчаагаа та бүхэн танилцуулж байна. За зарим нэг нь бол хэдийнэ танил болсон гэдэгт бол бүрэн итгэлтэй байгаа. За иймээс хэрвээ танд болон таны аж ахуй нэгжид ямар нэгэн байдлаар хууль эрх зүйн зөвлөмж туслалцаа хэрэг болвол авторганд хандаарай. Хоёр ширхэг атомын бөмбөг хаях хэсгээс хамаарч дэлхийн түүх бүхэлдээ өөрчлөгдөх байсан юм бол хүйтэн дайны түүхч мөн ялгаагүй өөрчлөгдөх байв. Америкийн нэгдсэн улсын хувьд Японд атомын бөмбөг хаяснаар Америкийн нэгдсэн улсын уг цоошин супер зэвсэг дэлхийд даяар сүр хүчээ амжилттайгаар харуулсан. Стафны хувьд Америкийн нэгдсэн улсын цөмийн зэвсгийн давуу талыг анхны харцаар шууд хүлээн зөвшөөрсөн бөгөөд тэрээр цөмийн хөтөлбөрөө үүний дараагаар илүү яарвч тулсан түүхтэй. Улмаар хүйтэн дайн нь жам ёсороо бол Европ төвд буюу нарийнда бол Берлинээс эхэлсэн юм. Тэгвэл Америкийн нэгдсэн улс атомын бөмбөг хэрэглээгүй нөхцөлд сунжирсан дайны дараа зөвлөлт Америк 2 Японыг 2 хувааж авсны дараагаар Япон улс шинэ хүйтэн дайны төвцийг болж хувирах магадлал маш өндөртэй. Энэ тохиолдолд Солонгосын хойгийн дайны оронд Японы арлын төлөөх дайн эхэлж мэдэх байв. Хүйтэн дайн Европоос бус Аз твээс эхэлж таар бол гарцаа байхгүй Японд коммунист ардчлал хоёр блокийн хооронд шинэ дайн эхлэх байсан нь үнэн. Япон улс Японы ард түмэн дэлхийд ноёлох гэсэн хоёр том үзэл санааны тэмцлийн талбар тэдний золиос болж хувирна гэсэн үг. 1950-аас 1953 оны хооронд Солонгосын дайнаар урссан бүх цус Японы нутагт урсах байв. Ийм нөхцөлд Аз таар бол Америкийн нэгдсэн улсын зүүн Аз дахь цор ганц түшиц газар нь Тайван болон хувирах байлаа. Гэхдээ зөвлөлтийн нөлөө номхон далаад бэгжсэн тохиолдолд Тайванч мөн Мао Цзэдуны шууд захиргаанд шилжих магадлал маш өндөр байв. Мөн өөр нэгэн маш чухал зүйл гэвэл Японд атомын бөмбөг хаяагүй байсан бол өнөөдөр хүн төрлөختөн магадгүй хүн нэгдлийн үедээ эргээд ирчихсэн байхыг ч үгүйсгэхгүй. Учир нь атомын бөмбөг хаяснаар хүн төрлөختөн анх удаа бүх нийтээрээ энэхүү хүчирхэг зэвсгийн бодит хүчин чадлыг нүдэрэн харж зарим хэсэг нь мөн биеэрээ мэдэрцгээсэн. Харин хэрв үүнийг ашиглаагүй байсан бол хүн төрлөختөн уг зэвсгийг ердийн нэг супер зэвсэг хэмээх төсөөлөлттэй болж цаашид цөмийн зэвсгийг ашиглах магадлал илүү өсөх байв. Гагцгүй цөмийн зэвсгийн бодит хор хөнөөлийг 1945 онд Японд дэлхийн нийтээрээ харсан тул хүйтэн дайны ширүүн он жилүүдэд Америк зөвлөлт 2 1-1-ийн эсрэг цөмийн зэвсэг ашиглаж чадаагүй түүхэн үнэн. Хэрв үүнийг ашиглавал бүгд үхэх байсан. Иймд яг бодит байдал дээр цөмийн зэвсгийг дайны талбарт ашигласан түүхэн практикгүй байсан бол хүйтэн дайны он жилүүдэд хоёр тал цөмийн зэвсэг хэрэглэх магадлал асар өндөр байсан нь логикоор бодоход туйлын үнэн. Магадгүй Вьетнамын дайн гэх мэтээр хожим болох халуун дайнуудад цөмийн зэвсгийг бодитоор ашиглах байсныг үгүйсгэхгүй. Хор хохирлыг нь нүдээр хараагүй учраас цөмийн зэвсгийн талаарх ёс суртахууны маргаан дэлхий дээр октоосоо өрнөхгүй байсан гэсэн үг. Тэгвэл бүгд найрамдах Монгол ард улсын түүх хэрхэн өрнөх байв? Америкийн нэгдсэн улс атомын зэвсэг хаяагүй тохиолдолд намхан далаа дахь зөвлөлтийн нөлөө эрс нэмэгдэж Японы нэг хэсэг Солонгос бүхэлдээ коммунист замлаар хөгжих байсан талаар түрүүн ярьсан. Харин Монгол улс тухайн үед бүхэлдээ зөвлөлтийн нөлөөнд байв. Энэ ч утгаараа зөвлөлт холбоот улс манай улсыг логистикийн гол коридор хэмээн харах байлаа. Дайн сунжирсан тохиолдолд манай улсад байрлах зөвлөлтийн цэргийн тоо илүү нэмэгдэж төмөр зам тээврийн сүдчээ илүү цэргийн зориулалтаар хөгжиж цаашлаад Монголыг дорн даацдах фронтын гол бааз болох магадлал өндөр байв. Ийм тохиолдолд Монголын мал аж ахуй, хүн хүч гэх мэтээр манай орны дотоодын нөөц бараг бүхэлдээ шахуу зөвлөлтийн айрмын тэжээл хангамж руу чиглэх буюу зөвлөлтийг тэтгэх эдийн засагтай улс болох магадлал өндөр байсан. Нэг үгээр бол бид улам гүн гүнзгий зөвлөлтийн нөлөөнд орох байсан болов уу? Тэгэхээр өнөөдрийн хэрвээ гэдэг асуулттай буюу хэрвээ Японы дээрээс Америкийн нэгдсэн улс дэлхийн 2 дугаар дайнд атомын бөмбөг хаяагүй байсан бол дэлхийн ертөнц хэрхэн өөрөөр өрнөх байсан бол хэмээх сэдвийн хүрээнд бэлтгэсэн контент маань энэ хүрээд дуусаж байна. Та бүхэн таалагдсан гэдэгт найдаж байна. Дараагийн дугаараар дахин уулзтлаа түр баярлалаа.